Сайн уу нуугаад яах вэ контентын маань энэ удаагийн дугаар бэлгийн дарамт ба дог тохуу гэсэн сэдвээр за хүргэх гэж байна. За бэлгийн дарамт болон дог тохуу гэж юу хэлээд байгаа юм гэвэл өсвөр насны хүүхдүүд болон оюутан сурагч нар за том хүмүүс ч гэсэн ялгаагүй бид нар алхам тутамдаа эргэн тойрныхон хүрээллээс орчноос найз нөхдөөсөө санаатай болон санамсаргүй байдлаар ямар дог тохуу дарамтанд өртөж байх магадлалтай юм. Мөн бид өөрсдөө хин нэгнийг дарамтанд оруулах, хин нэгнийг санамсаргүй үгээрээ доромжлох, эсвэл биед нь халах ямар нэгэн халдлага хийж гинүү гэдгийг бас бид нар өөрсдөндөө нэг асуулт тавиад үзье. Сайн наваг очиргал гэдэг шүтээсийн бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн сэтгэл судлалын 1-р курсын оюутан байна. Одоо хөгжиж гэх юм бол тодорхой хэмжээний дарамтад нэлээх ирж байгаа л та. Жишээ нь одоо төрөвчөндөө ч гэдэг юм уу өмнөдөө халаасны карманда бэлгэвч авч явах юм бол үеийнх найзууд эсвэл охтууд нь хараад энэ ч та ямар сонин залуу вэ? Энэ ч та юу вэ гэдэг юм уу? Эсвэл чи наатахаараа яах ч байгаа ч гэдэг юм уу? Тодорхой хэмжээний гадуурхалтыг ингэж өгөөд нөгөө хүүхэд нь ичээд үүнээс болоод бэлгэвчгүй явах, бэлгэвч хэрэглэхгүй байснаар ингээд бэлгийн замын халдварт өвчин тэгээд үр хөндлөлтийн асуудлууд зэрэг маш том асуудлуудад унах боломжтой учраас энэ төрлийн гадуурхалт ерөнхийдөө бол их хэрдэг. Бэлгэвч авч явах гэдэг нь өөрөө ямар ч тийм шоолох асуудал биш гэж үзэж байна. Энэ бол харин ч эсрэгээр өөртөө арчаатай байгаа хэлбэр юм болоо гэж үзэж байна. Шоолж байгаа гэдэг нь болохоор өөрөө бэлгийн замын боловсролгүй. Яг нь монголчуудын хувьд гэх юм бол нөгөө нэг дээр үеэс ингээд бэлгийн замын одоо бэлгийн боловсролын талаар тодорхой ойлголтгүй ч гэдэг юм уу эсвэл энэ талаар яг ярилцдаггүй байсан учраас энэ талыг болохоор яг ичгүүртэй зүйл гэж хүлээн аваад байт юм шиг үлээ. Уул нь бол яг бэлгэвчийг авч явж байгаа гэдэг нь өөртөө арчаатай байгаа эрүүл мэндэд анхаарч байгаа нэг хэлбэр юм болоо гэж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаас ерөнхийдөө сүүлийн нэг 30 жил ч юм уу маш их ярьсан л да. Тэнгуут эсрэгээр яасан бэ гэхээр хүмүүдийн эрх нь мартагдсан. Одоо хэрвээ коридорт явж байхад эмэгтэй хүүхдийг зөхөх юм бол энэ бол байж болзошгүй хүчрхийл. Гэтэл эмэгтэй хүүхэд нь эсрэгээр коридорт эрэгтэй хүүхдийг зөхчихвэл энэ ч байдаг л үзэгдэл шүү дээ. Юу болоод байгаа юм бэ? Тэнгуут ингээд эрэгтэй хүүхдийг хүчрхийлж байгаа ч гэсэн энэ бол байдаг л үзэгдэл болсон. Ийм одоо зүйл болж байгаа гэж харж байгаа. Ерөнхийдөө эрэгтэй хүүхдс бол яг энэ төрлийн хүчрхийлд орж байгаа. Тэгээ хүчрхийлд орж байгаагаа ч мэдэхгүй байгаа гэж үзсэн. Монголын нийгэмд тийм эрэгтэй хүүхэд чи эрэгтэй юм чи үйлчлэхгүй. Чи эрэгтэй юм чинь бити ингээ гонгиноод чи бити ингээд тэнгуут нүүдх нь цаашлаад ямар үр дагаварт хүрч болдсон бэ гэхээр тухайн эрэгтэй хүүхэд чи өөрөө сэтгэл готролд орж болно. Эсвэл цаашлаад сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудтай болж болно. Тэгэхээр энэ тал дээр гэх юм бол бас эрэгтэйчүүдийн эрх талаасаа жоохон бодоод үзээсэй гэж бодож байна. Эрэгтэй хүн уйлж болохгүй гэдэг. Энэ нь болохоор яг эртний яг дээр үеэс ч гэдэг юм уу яг социализмын үеэс дамжиж ирсэн юм л да. Чи эрэгтэй бол ийм бац чанга байх хэвээр. Чи эрэгтэй бол уйлж болохгүй. Яг яс юм дээрээ тухайн эрэгтэй хүн чи өөрөө хүн л байгаа байхгүй. Тэр хүний цаан ч гэсэн хүн байгаа. Адилхан тэрэгтэй, адилхан бодож сэтгэдэг, адилхан мэдэрдэг хүн байгаа. Яг томчуудаас ирдэг дарамт гэх юм бол мэдээж одоо чи ингээд дөнгөж оюутан байж ингээд гадуур дотор явж байгаад эмэгтэй хүүхд жирэмсэн болгоо ичваа ч гэдэг юм. Тиймэрхүү дарамтууд тодорхой хэмжээнд ирдэг. Гэхдээ яг миний хувьд гэх юм бол энэ талаар илүү чөлөөтэй байдаг болохоор харьцангуй гайгүй. Чи эмэгтэй хүүхд жирэмслүүлч вэ гэж загнахын оронд эсрэгээр энэ үр дагаврын тайлбарлаад ийм зүйл болдсон шүү гэдэг талаас нь илүү бэлгийн боловсрал талаас нь эцэг эхчүүд болон багш одоо нийгмийн ажилтнууд анхаарал илүү зүгээр юм болоо гэж бодсон чинь. Ихэнх сургууль одоо манай өмнөх 10 жил ч гэдэг юм уу энэ тал дээр болохоор яг багш гэдэг утгаар нь яг нийгмийн ажилтнаас айчдаг. Тэнгуутаа тодорхой хэмжээнд ингээд яг үзэл бодлоо илэрхийлээд ярьж чаддгүй байхгүй. Тэнгуут эсрэгээр одоо ингээд яг тэр хүний багш гэдэг үднээс авдаг бол яг сургуулийн сэтгэл зүйчдэр болохоор илүү очиод за надад ийм асуудал байна. Энтэй яаж ажиллах вэ гэдэг талаас нь анхаардаг. Тэгэхээр ер нь сургуульд сэтгэл зүйч байснаар
энэ асуудлууд нь бас тодорхой хэмжээнд яг сургуулийн сэтгэл зүйчтэйгээ ярил илүү үр дүнтэй байдаг. Тэрнээс нийгмийн ажилтан дээр очингууд яг ийм тодорхой хэмжээний айцтай болчдөг. Эсвэл нийгмийн ажилтан дуудлаа гэхэд за би юу буруу хийчлээ гэдэг ч юм уу шууд тийм зүйлийг боддог учраас ер нь нийгмийн ажилтнтай бол сайн харилцаж чаддаг. Эндээс бэлгийн дарамт гэдэг дээр бид нар одоо юу гэдэг бие махбодын хэмжээнд үүсэж байгаа дарамтыг онцолж яриад байгаа хэдий ч мөн цаагаараа сэтгэл зүйн бас ийм дарамт гэдэг ийм одоо зүйлийг орхигдуулж байгаа гэдгийг бид нар бас анхаарах хэрэгтэй. За бэлгийн дарамт гэдэг энэ сэдв дээр бид нар маш чухлаар хөндөж ярилцахгүй, шийдэхгүй явбал энэ цаашлаад хүчирхийллийн асуудал болж томорхоор зүйл байгаа. Санаатайгаач тэр санамсаргүй байдлаач тэр одоо юу гэдгийг өөрийгөө илэрхийлэх чадвар муутай эсвэл одоо ярих нээлттэй биш буюу интроверт төрлийн хүмүүсийг одоо тоочгсон байх магадлал нь өндөр байдаг. Эндээс бид нар тэгэхээр яаж гарч болох вэ гэхээр өөрийгөө илэрхийлээч гэдэг юм саналыг хэлэх гээд байгаа. За хоёрт нь болохоор илэрхийлснийхаа дараа насанд хүрэх ч юм уу чамд тусламж өгөх боломжтой чадвартай хүмүүстэй ярилцаач гэдэг саналыг хэлмээр байгаа. Энэ нь юу гэж юм гэхээр за шууд юу гэдгийг одоо цагдаа сэргийлэх гэж явахгүйгээр хамгийн чиний ойр байгаа насанд хүрсэн чамд туслах боломжтой хүнд хандаач гэдэг юм саналыг хэлмээр байгаа. За эндээс жишээлбэл юу байж болох вэ? Та нарын гэр бүлийн гишүүд байж болно тийм үү? Аавдаа ээжтэй хэлж болно. Аавдаа ээжтэй хэлж чадахгүй бол ах эгчтэй хэлж болно. За тэгээд ингээд ах эгчтэй хэлж чадахгүй бол багштай хэлж болно. Нийгмийн ажилтнаа хэлж болно гэх мэтлэнгээр чамаа хүрээлэн байгаа насанд хүрсэн хүмүүсээс тусламжийг санаа зовлгүй аваач гэдэг саналыг хэлмээр байгаа. За эндээс бас нэг уриалга гаргаж хэлье. Эндээс юу байж болох вэ гэхээр хідүүлээ нэг нэгэндээ санаатаагаарч бай, санамсаргүйгээрч бай. Одоо сэтгэл зүйн бие махбодын дарамтыг үүсгэхгүй тул бие биенээ хүндэлцгээе гэдэг уриалгыг хэлээ.